Өдрийн мэндэ шинэ оны минь төргийа бүгдэнд. За шинэ оныхаа анхны бичлэгийг өнөөдөр Binance гинэ бирж буюу крипто бирж буюу exchange крипто wallet буюу манахаар крипто төрөвчийн тухай ярьж өгнө. За тэгээд энэ онд бол би төрөвчийн төгсгөлд хэлжсэн тийм ээ, ямар чиглэлээр бичгээ сайн сонгоогүй байна гэд. Тэгээ ямар ч байсан би сургалтаа шинэ одоо нөгөө нэг та нарт мэдлэг олгох бичлэгнүүдээ бол хийсээр л байх болно. Ягаад гэвэл хүн хэрвээ мэдлэгтэй болвол юу яана гэсэн үг те, ямар нэгэн одоо ловер дуулах, хакер дуулах гэх юм уу, юу гэдэг хууртагдах ийм юмнуудаас, койн алдах, мөнгө төгрөгөө олдох энэ юмнуудаас одоо бараг 90% хамгаалагдана гэсэн үг. Тэгэхээр би өнөөдөр мэдлэг олгох хичээлээ эхэлэх нэ. За тэгэхээр хамгийн харамсалтай нь он дөнгөж эхлээл манайхны нөгөө ловирдуулдаг ажиллагаа эхэлж байна л гэсэн үг. Тийм болохоор би оны эхэнд албаар энэ бичлэгийг оруулаад тэгээд та нар хэрвээ энийг үзэж байгаа сонсож байгаа хүмүүс бол ловирдуулах одоо юу н ажиллагаанд ловирдуулахад одоо юу гэдэг юм эрсдэл чинь 90% багасна гэж ойлгож байна. За би өнөөдөр Binance энэ дээр нийцсэн байна. Binance, Bybit, Gate, OKX, OKX эднэр болохтон зэрэг бүгдөөрөө крипто exchange буюу бирж. За одоо цаашаа яваа хийдүүлээ. MetaMask, Trust, Crypto.com, Keplr гэд ингээд явахаараа крипто wallet, крипто төрөвч. За бид нэр exchange буюу бирж дээр юу хийдэг вэ? Тэ бид нэр энэ дээр койн оруулж ирээд койноор арилжаа хийгээд койноо стейклээд хадгалаад авто инвест хийгээд лаунж бүрд оролцдог. Бирж дээр энэ exchange дээр бирж дээр тийм ээ. Юугаараа эднэр сайн байдгүй гэвэл мэдээж хэлбэр маш их олон клиент сайтай бид нэр энэ дээр койныг арилжах тэгээд юу яах боломжтой гэсэн үг. Одоо хэлбэр гэсэн үг. За өөр нэг сайн тал нь биржүүд support буюу дэмжлэг үзүүлдэг одоо багтаа. Бид нар ямар нэгэн асуудал гарах юм бол ийшээгээ бичиж болно. За гуравт нь бирж дээр бүх хүмүүс өөрийнхөө бичиг баримт утасны дугаар гэрээ хаягаа өгч баталгаажуулдаг. Нэг талаар айгүй муу тэ өөрийнхөө бүх мэдээллийг өгнө. Нөгөө талаар бас сайн талтай. За гуравдугаарт нь одоо энэ сайн талууд нь байх нь тийм үү? За тэгвэл өөр эрсдэлтэй тал юу байж болох вэ гэвэл бид нэр бирж дээр өөрийнхөө койныг одоо миний аккаунт энэ бирж дээр миний койн хадгалагдчихаа гэсэн. Яг үнийн чанартай болвол яг миний юм биш. Тэ эн чинь баг худалч нь биржийн мэдлийн юм байна. За энэ бол нэг талаар муу. Дараа нь ямар нэгэн одоо миний аккаунт хаагдах, бирж хакердуулах, бирж одоо дампуурах, хаагдах ийм боломжууд маш ихтэй. Нэг талаар бидний өмнөөс миний бичиг баримтыг авч хадгалж байгаа болохоор хариуцлага хүлээн. Нөгөө талаар хүлээхгүй нөгөө нэг одоо юу гэдэг энэ бирж маань эзэн юу яаж исэн тохиолдол биш үү тийм ээ? Бирж нь хаагдал өчнөө олон хүмүүс хохирсон тал бий. Эзэн шоронд явцсан тийм. Ийм тохиолдол бидний түүхэнд байгаа. Зөндөө. Одоо хамгийн наад захын жишээ гэхэд CoinSpeed гэдэг бирж дээр монголчууд зөндөө олон койнууд алдчихаа сууж байгаа тийм. Ерөөсөө аккаунтыг блоклайцсан. Тэгэл ерөөсөө бичихч юм бичгээр хариу өгдөггүй ингээл гацсан хүмүүс зөндөө байж. Тэгэхээр энэ бол биржийн одоо маш их тийм муу тал гэж үздэг. Ялангуяа одоо бичиг баримтыг авах ч гэсэн муу тал гэж үздэг. Гэвч нэг жоохон ч ихсэн хэрвээ ямар нэгэн юм болох юм бол бид нэр одоо нөгөө support руу бичээд харилцаад юу болов яав гэд байх бас нэг жоохон боломжтой. За тэгвэл энэ wallet-н дээр тий одоо жишээл MetaMask дээр, Trust дээр, Crypto.com дээр, Keplr дээр
эднэр юугаараа онцлог байх вэ? Энэ яагаад wallet гэж нэрлэж байгаа гэвэл эднэр цэвэр бие өөрөө 100% өөрийнхөө coin-ыг хариуцаж хадгалдаг. Түрүүн бол яах нь биржийн эзэд мэдээд исэн бол энэ дээр би цэвэр өөрийнхөө одоо coin-ыг хадгална гэсэн. Тэгэхээр нөгөө хариуцлага маань яах нь 100% миний өөрийн хариуцлага байна. За энэ wallet-нуудын онцлог нь юу вэ гэвэл key-тэй нөгөө бидний актер ярьдаг тий 12 үг, 24 үг өөр янз бүрийн хамгаалтуудтай. Бирж дээр тийм юм байдгүй. За тэгээд энэ хамгаалтын 12, 24 үгнүүд бол цэвэр миний гартал байна. Энэ дээр дахин хэлье. Зөвхөн миний гартал байна. 2 дахь, 3 дахь, 4 дахь хүний гарт байх ёсгүй. Яагаад гэвэл энэ дээр би хүмүүс жишээ авч хэлдэг. Яг цоож шиг. Нэг цоож, нэг л түлхүүртэй, тэл түлхүүр нь надад байгаа. Чи хэрвээ түлхүүрээ хувлаад хин нэгэн хүнд өгсөн бол тэр хүн чинь яах нь вэ? Чиний цоожиг онгойлгоод тэгээд өөрийнхөө цоожиг зүгээ түлхүүрийг хайчих магадaltaй гэсэн. Яг л энэтэй адилхан. Тэгэхээр энэ дээр манайхны гол гаргадаг алдаа бол түлхүүрээ хувлаад хүнд өгчдөг гэсэн. Гэхдээ үнэхээр найдвартай миний одоо хүүхэд тий миний хань нөхөр хэрвээ ямар нэгэн байдлаар би өөрийнхөө төрөвч рүү одоо орох боломжгүй үед нэг хүнд найдаад өгж байгаа бол шал өөр хэрэг. Тий тэрнээс биш огт танихгүй интернетийн огт зүс үзээгүй интернетийн хүнд тэр түлхүүрээ хувилж өгж байгаа бол энд аюултай байна гэсэн. Дараагийнх нь ийм wallet-уудаар янз бүрийн одоо нөгөө DeFi, NFT ингээд шин технологи руу орох боломжтой ашиглаж болдог. За тэгэхээр эн чинь болохоор coin арилжаална гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Эн чинь бирж биш. Тэ? Coin арилжаална гэж байхгүй. Зүгээр л яах нь өөрийнхөө аппликейшн дотор coin-оор нь сольж болно. Swap хийж болно гэсэн. Сольж болдог. Тэрнээс биш би энэ дээрээ арилжаа хэмж заавалчгүй өөрийнхөө wallet-наас ямар нэгэн төвлөрсөн бос бирж руу явуулж ижил би арилжаанд орно. За одоо тэгвэл сайн тал нь юу вэ гэвэл би өөрөө эзэн. Нэг талаар би сайн чанар нь би өөрөө эзэн, нөгөө талаар би хэрвээ салан задгаа хүн бол би эзэн болж чадахгүй. Хоёрт нь одоо ямар нэгэн биржид аюул болоод хаагдлаа гэлээ гэхэд би төрөвчн дээр байгаа wallet-н дээр байгаа coin маань надад хэвээрээ үлддэг. Гэхдээ саяхан Trust Wallet-д бас хакер гарсан тал бий. За энэ дээр Web3 wallet одоо жишээлбэл Binance-ийн өөрөө бирж нь энэ гэхдээ wallet нь болохтой зэрэг Web3 гэсэн байж идэг тий. Тэр нь одоо хаана юм? Тэр нь болохтой зэрэг эднийх яах нь wallet нь ах нь шүү дээ бирж нь биш. Тэгэхээр тэрийг андуурч болохгүй. Заавалчгүй яах нь одоо энэ дээр бичсэн байна да Web3 гэсэн. Энэ нь болохтой зэрэг бас төрөвч нь ах нь шүү. За дараагийнх нь одоо нөгөө нэг хамгийн аюултай юм сонсон. Support гэж бараг байхгүйтэй адилхан. Одоо энэ дээр байгаа юм шиг боловч тий байгаа юм шиг боловч контакт байгаа юм шиг боловч энэ дээр би өөрөө хэрвээ би 12 үгээ алга болгочоод энэ рүү өвчих юм бол танд тусалж чадахгүй. Туслахгүй гэсэн. Ягаад гэвэл та өөрөө дэлгүүрээ хайцсан чинь тий. За тэгээд одоо бараг байхгүйтэй адилхан. Яг зөвөр нөгөө техникийн зөвлөгөө өгж болдог. Ямар нэгэн төрөвчин дээр уралдаанд болох ямар нэгэн тий одоо жишээлбэл ийм янз бүрийн шин wallet-ууд одоо өөрийнхөө төрөвчин дээр шин юунуудыг үйлчлэгээнүүд нэмж байгаа бол тэрний талаар асуух ч юм уу те нэг иймэрхүү тийм техникийн зөвлөгөө өгдөг. Тэрнээс биш миний coin алга болчлаа хайч үг гэж асуух тийм юу
дэмжлэг бол биш. За дараагийнх нь шинэ хүмүүс энэ wallet-ыг ашиглахад бас айгүй төвхтэй байдаг. Тэгээ яагаад гэвэл заавалчгүй эндээсээ өөр тийшээ явуулж ич дараа нь тэндээ солилцоо хийдэг. Тэгэхээр бас зохиох хэмжээгээр өөрийн гэсэн мэдлэгтэй байх ёстой. За одоо хамгийн аюултай юм энэ wallet-ны scam, fake, хуурамч сайт буюу жинхэнэ нөгөө луйврын хүмүүст одоо мэдхгүйгээр өөрийнхөө wallet-ыг холбох аюултай. За энэн дээр маш их сайн сонсож авна. Одоо энэ дээрээс нөгөө бидний гол нөгөө луйврын ажиллагаанд өөрийнхөө wallet-ыг холбочдөг. Одоо хамгийн амар актер жишээ гэвэл саяхан энэ Crypto.com-ийн энэ wallet-ыг хүнээр заалгаад скрин дүүлээд тийм ээ Trust дээр ч тийм юм гардаг, MetaMask дээр ч тийм гардаг. Огт танихгүй хүнтэй Instagram-аар ч юм уу, WhatsApp-аар ч юм уу, Telegram-аар ч юм уу, Facebook-ээр холбогдоод огт танихгүй итгээд тэр хүн маань таны мөнгийг одоо үржүүлж өгнө. Таны мөнгийг хоёулаа одоо койны нөгөө арилжаанд хамт ороод ашгийг хуваана гэсэн ийм янз бүрийн шалтгаанаар танд энэ wallet-ыг нээж өгдөг. Wallet-ыг танд нээж өгнө гэдэг чинь юу гэсэн үг гэвэл нөгөө 12 үг чинь тэр хүнд давхар хадгалагдана гэсэн. Тэгэхээр та энэ төрөвчний эзэн биш болно. Өөрөөр хэлбэл нөгөө хуулбар хийсэн хоёр төлхөөрийг чинь хуулбарлаад нөгөө хүн чинь авцсан байгаа гэсэн. Тийм учраас би одоо дахин хэлэхэд крипто wallet ганцхан таны өмч. Таал өөрөө нээх ёстой. Эсвэл танд маш ихтгэлтэй хажууд чинь сууж байгаа юм уу? Маш ихтгэлтэй хүн танд мэдхгүй болвол нээж өгөх ёстой. Тэр 12 үг зөвхөн таал өөрөө мэдэх ёстой. Компьютерийн дэлгэцэн дээр ч харах ёсгүй. Өөр хүн тэрийг чи унших ёсгүй. Скриндээ л авчвал тэгэл та бүх юм алдчихж байгаа гэсэн. За тэгэхээр одоо та нар ялгааг нь мэдэж авсан. Бирж гэдэг маань бидний хар үгээр банкнд байгаа мөнгө. Бирж дээр байгаа coin бол банкнд хадгалуулсан байгаа мөнгө гэсэн. Крипто wallet гэдэг маань бид нэр төрөвчин дотроо мөнгөө хийгээд цөнхөн дотроо хийгээд явж байгаа гэсэн. Яг тэрнтэй бараг адилхан. Миний өөрийн яг хувьдаа байж байгаа. Хэрвээ би төрөвчөө хайчих юм бол бүх юмаа хайчихна. Яг тэрнтэй ч адилхан. Энэ маань утсан дээр сууж байгаа аппликейшн тийм ээ. Хэрвээ би утсан дээр суулгацсан аппликейшн утсаа хаях юм бол хаягдана. Утсаа хулгайд алдах юм бол хаягдана. Ямар нэгэн байдлаар одоо санаандгүйгээр устгах юм бол хаягдчихна гэсэн. Тэгвэл шинэ утас аваад дахиад MetaMask-ыг, Trust Wallet-ийг, Crypto.com-ыг татаж суулгахад тэр онгойлгодог аккаунт руугаа ордог юм маань бидний 12 үг. Тэр 12 үг байгаа цагт та дэлхийн аль ч газар ямар ч утсан дээр өөрийнхөө wallet-ийг татаад 12 үгээ бичээд өөрийнхөө аккаунт руу ордог. Яг тэрнтэй адилхан таны 12 үгийг чинь мэдж байгаа хүн дэлхийн аль ч өнцөг буланд таны wallet руу орно гэсэн. Дараагийнх нь би крипто wallet-ийг татсан болвол энэ MetaMask, Trust гэдэг гих мэтчингээр ийм аппликейшн татаад авсан бол энэ миний өмч учраас би л зөвхөн өөрөө бүх үйлдэлээ хийх боломжтой байна. Би койныг хүлээж авна, би койноо явуулна, би койноо солино. Тэрнээс биш хэн нэгэн хүн таны өмнөөс таны койныг шилжүүл сольж өгөхгүй. Хэрвээ та энэ wallet-нд байгаа койноо явуулж чадахгүй байвал эсвэл та хүлээж авч чадахгүй эсвэл та өөрийнхөө койны шимтгэлийг одоо харж мэдэхгүй байвал
өөрийнхөө wallet-ийн юуны криптовалютын coin-уудынхаа адресыг хадгалж чадахгүй байвал автоматар ямар нэгэн танихгүй wallet-ийн юуны coin-ы хаяг хадгалагдсан байвал энэ таны wallet биш. Яагаад гэвэл энэ хүний юм болсон байна гэсэн. Энэ MetaMask ч арай л өөр л харагдаад там уу байна юм байна. Энэ яг ингэж харагддаг бүгдөө яг сая шиг энэ хараад тэр. Яг ингэж юун дээр байж байгаа юм шүү дээ. Тэр application ингэ байж. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар л өөрөө энэ $100 тэнцэх coin-ыг гаргаж авч чадахгүй байвал та wallet-а алдсан байна гэсэн. За ингээд өнөөдөр та нарт хэлэхэд одоо би дүгнэлт хэлэхэд би ирж wallet хоёрын одоо юунууд нь ялгааг харьцуулаад харуулъя тийм ээ. За Binance дээр байгаа coin бол Binance одоо нийл одоо өмжил гэсэн баг худалч хүнд тий. Миний өмч бол бас чадахгүй гэсэн. За wallet дээр байгаа бол яг миний өөрийн өмч. За дараагийнх нь тэрэд арилжаа би бирж дээр өөрөө хийж чадна. Wallet дээр би хийж чадахгүй. За private key буюу одоо энэ нууц төлхөөр Binance бирж дээр байхгүй, wallet дээр байна. За бичиг баримтын баталгаа бирж дээр хийгдэн, wallet дээр хийгдэхгүй. За аюулгүй байдал болохтон зэрэг бирж дээр дунд зэргийн тийм их сайн биш. Wallet-н дээр уг нь бол 100%. Та л өөрөө 12 үгээ хүнд алдахгүй бол 100% баталгаатай. Хэрвээ та салан задгай байх юм бол бас адилхан гэсэн. За DeFi, NFT гэдэг янз бүрийн шинэ юм руу орох нь одоо жоохон хязгаарлагдмал бирж дээр Trust дээр бол нээлттэй гэвч өөрөө сайн мэдэхгүй бол хамаагүй юмрууд руу одоо ямар нэгэн юм руу шин токен авах гээд ч юм уу эсвэл шин проект төсөлд орох гээд ч юм уу эсвэл одоо ямар нэгэн NFT худалдаж авах гэж байгаад өөрийнхөө wallet-ийг scam буюу хуурамч юм руу холбох эрсдэл ариг өндөртэй. За алдах эрсдэл юу вэ гэвэл мэдээж биржээс хамаарна. Сайн бирж дээр бол алдах эрсдэл бага. Wallet бол цэвэр танаас хамаарна. За юм байна. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Бүгдэнд нь баярлалаа. Тэгэхээр та нар өөрсдөө энэ бичлэгийг үзчихээ дотроо бодох нь шүү дээ. Ямар алдаануудыг би хийж болох нь вэ гэдгийг. За анхны ингээд хичээл маань дууслаа. Баярлалаа. Баяр та.